Эдийн засгийн монголчууд төсөл үндэсний хэмжээний том төсөл болж хуурсан. Бүх монголчуудын дотор тэр тээж явдаг. Үндэснийхээ энэ нүүдэлчин агуу соёлынхаа авч үлдэх гэсэн үг түүхээ өвлүүлэн дамжуулах гэсэн Монгол гэсэн тэр бүх юмыг авч үлдэх гэсэн хойж үедээ үлдээх гэсэн тэр хүсэл эрмэлзэлээр явдаг учраас үндэсний хэмжээний. Энэ цагийн Монголыг өмнөх түүхтэй өвлүүлэн үлдээх энэ бүгдийг одоо баримтжуулж үлдээхэд технологийн дэвшил хамгийн тэр сайн камераар нь хамгийн өндөр чанар төвшөнд баримтжуулж үлдээх хэрэгтэй. Энэ дээр бол яа харахгүй дэлхийн том брэндүүдтэй бид нар хамтардаг. Global Solution Panasonic гэдэг нэг компани байдаг. Би зөвхөн тэднийг юу шаарддаг вэхээр хүнд хамгийн хэрэгцээтэй гэсэн хамгийн чанартай гэсэн юмуудыг олж авчирч чадаад байна гэж надад мэдрэгддэг. Хүний амьдрал авахгүй хамгийн одоо хэрэг болсон зүйлүүдийг одоо Монголд авчирч чадаад байна. За би Global Solution компаниг үүсгэцээр л оюутлаг гэж юм байна. Манай компани анх 2015 оны 1 сард байгуулагдсан Global Telecom компани охин компани болж мэргэжлийн дууд дөрөөс өргөний төлөвлөгийн тоног хөрөмжийн нийлүүлэлт, суйрлуулалт, систем интеграц үйл ажиллагаа одоо хийхээр үйл ажиллагаа байгуулагдсан. Ер нь хөдөө хээр асфальт явж хахад хүнд чөдөн цэцэг хэрэгтэй юм байдаг. Гадаа түүдгээ асаагаад хоолой гэдэг чинь гадаа түүдгээ асаагаад дулаацаад авна. Ер нь эрчим хүч гэдэг бол хамгийн чухал зүйл. Шинэ Panasonic-ийн хэдэн аккумулятор байдаг л та. Өвөл хүүдэн зарцахгүй, халдуун тайлахгүй, урсахгүй хизээч одоо бидний энэ олон зуун мянган километр тулах замд хүнд байдал оруулж байгаа. Дандаа л аварч гарч ирсэн. Бидний энэ олон камер, энэ олон техник хэрэгсэл бүгдээрээ л одоо цэнийг авч явах хэрэгтэй. Тэрний цаана одоо баталгаатай одоо тэр цэнийг явуулж чаддаг. Panasonic аккумулятор гэдэг шүү дээ. Одоо хүн ард дотор бол бас алдартай. Би зөвхөн ийм олон зүйлийг одоо хэлээд чадна л та. Манай үндсэн ерөнхийдөө гол брэнд бол Panasonic брэнд байгаа. Японы хүмүүс болгон бараг мэддэг баг. За тэгээ Panasonic RE, за RE маань болохоор ерөнхийдөө Германы cinematic камер үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том одоо номер 1 брэнд байна. За Sennheiser гэж бас байгаа Германы. За Sennheiser маань бас мэргэжлийн дууны чиглэлийн үйлдвэрлэгч одоо бас дэлхийн номер 1 брэндүүдийн нэг. За тэгээ Crestron гэдэг автомат жолтын дуу дүрс болон ерөнхийдөө гэрийн автомат жолтын бас дэлхийн номер 1 брэндүүдийн нэг тим компани байгаа. За тэгээд ерөнхийдөө манай компани өргөн нэвтрүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоор ROS гэдэг бас манай үндсэн гол брэнд байгаа. Одоо ROS-ын хувьд ерөнхийдөө телевизийн продакшн талын тоног хөрөмж үйлдвэрлэдэг компани байгаа. За тэгээд түүний нэгэн дахиад нэмэлтээр Vitec Group гэдэг ерөнхийдөө бас энэ өргөн нэвтрүүлэг телевизийн тоног хөрөмж үйлдвэрлэгчдийг одоо нэгдсэн тим аюу олон брэнд байдгийг тэрийг нэгдсэн тим нэг одоо групп компани байна гэсэн үг. Ерөнхийдөө манай компани үндсэн үйл ажиллагаа яг энэ мэргэжлийн дуу дүрс тэгээд энэ өргөн нэвтрүүлгийнх учраас илүү яг энэ дуу дүрс чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн аль болох одоо томоохон брэнд үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг гэсэн үг. Ерөнхийдөө манайх болохоор үндсэн 3 компанитай. Манайх Global Telecom, тэгээд Global Electronics, за Smart Solution гэдэг яг манай компани. Манай үндсэн компани философи бол Panasonic корпорацийн үүсгэн байгуулагч Konosuke Matsushita гэж хүн байдаг. За тэр хүний яг бизнесийн философи, бизнесийн одоо ёс зүйн дөрөв үндэслэж бид нар үйл ажиллагаа явуулдаг. За тэрний үг гэсэн үг гэхээр бид нар илүү нэг мөнгө одоо юу гэдгийг мөнгө төвтэй биш илүү харилцагч төвтэй, илүү хэрэглэгч төвтэйгээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Тийм ч үднээсээ манай компани борлуулалтын дараах засвар үйлчилгээ, борлуулалтын дараах тухайн одоо хэрэглэгчийг одоо
юу гэдэг care хийхтэй илүү дээр юм болов уу гэж бид нар боддог. Ер нь би өөрөө бас хүн төрөлхтний тэр шийдлүүд, ололтууд, нээлтүүд, технологийн энэ өсрөнгүй энэ хөгжил. Энийг бүгдийн цаана хүн л гэдэг шүү дээ. Хүн гэдэг гаймшигтай хүний тэр мундаг бүтээлүүд, технологиг шүтэж амьдрдаг. Технологийн хамгийн гэснийг одоо өнөөдрийг хүртэл одоо Монголд хамгийн түрүүд эзэмшиж гайхшиж одоо явдаг хүмүүс нэг л дээ. Энэ цагийг төгсөж авч үлдэхэд хамгийн хэрэгцээтэй тэр хамгийн дэвшилт технологи. Хамгийн дэвшилт технологиг бид нар хамгийн түргэн хугацаанд хамгийн түрүүнд эзэмшиж чаддаг, авч чаддаг байна. Өргөн нэвтрүүлэг талдаа бол мэдээж Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бол манай хамгийн том хэрэглэгч. Олон нийтийн радио телевиз дээр олон нийтийн телевиз дээр анхны HD форматын одоо юг хийжсэн. Студ болон мастер контрол буюу нөгөө төв аппаратыг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр тухайн телевиз одоо тухайн сигналаа дамжуулах одоо голцыг байгаад байгаа төв аппарат гэдэг маань тэрийг бол манай компани хийжсэн. Түүнчлэн Монголын бас анхны явуулын станц HD форматын нэмээд шилэн кабелийн камертай одоо шилэн кабелийн камертай гэдэг маань ерөнхийдөө л шинэ технологийн камер гэсэн үг. Тэрний хамгийн анхны одоо явуулын станцыг өөртөө одоо шийдлээ гаргаад өөртөө тэрийг ингээд засаж хэлбээд ерөнхийдөө тийм явуулын станцыг хийж ирсэн гэсэн үг. Ерөнхийдөө үндэсний телевизийн хувьд бол манай хамгийн том хэрэглэгч. Энэ хурдаж байгаа мэдчтэй сүлээр боо. За түүний нэмээд ерөнхийдөө Монгол HD телевиз, Монгол HD телевиз бол бас манай одоо Panasonic брендийн одоо үнэнч хэрэглэгч. Монгол телевизийн үйлдвэрлэж байгаа бүхэл контент, ихэнх контентууд нь ерөнхийдөө Panasonic камераар бичигддэг, одоо үйлдвэрлэгддэг гэсэн ерөнхийдөө. За гэх мэтчлэн аягүй олон телевиз, за S-Band телевиз байна. S-Band телевизийн мөн бас энэ production талын бүхэл одоо систем шийдлүүд нь бас манай компани хийсэн гэсэн үг. Гэх мэтчлэн ерөнхийдөө телевиз талдаа бол аягүй олон байгууллагууд байгаа. За түүнчлэн бас төрийн болон хувийн хвшлийн бас байгууллагууд байгаа. Ерөнхийдөө бид нар ойлгохдоо бол яг анх бид нар мэдээж тухайн харилцагтай харьцсан. Тухайн харилцагтай харьцаад үнэхээр одоо тухайн харилцагч маань сэтгэл хангалуун байсан учраас эргээд холбогддог гэж бид нар ойлгодог. Тэгэх юм учраас ч нөгөө бидний одоо борлуулалтын дараа үйлчлэгээ маань илүү аль болох бид нар тэрэндээ илүү анхаарал хандуулахыг хүсдэг. Тэгэхээр энэ төрийн болон хувийн хвшлийн аюул олон байгууллагуудад бид нар бол нэгт холбоотой ажилладаг гэсэн үг. За ойрд ерөнхийдөө бид нар юуг ерөнхийдөө төлөвлөж байгаа юм бэ гэхээр мэдээж үндсэн бизнес маань ингээд явж байгаа. За өргөн нэвтрүүлэг гингүүд тухайн зах зээл өргөн нэвтрүүлгийн зах зээл өөрөө бас жоохон дэлхийд даяар хомигдож байгаа. Яагаад тэгэхээр хуучин одоо хэрэглэгч одоо үзэгч болохоор тухайн яг телевизийн өмнө суугаад тухайн нэвтрүүлгийг үздэг байсан. Одоо тэгэнгүүт тийм байх шаардлага байхгүй болчиход байгаа юм. Интернетээр ороод гарчин шууд лайв байгааг нь харчин тийм үү. Гэтэл зах зээл тийм болж байгаа учраас нөгөө нэг контент гэдэг нь өөр аягүй чухал болоод байгаа. Тэмчүүднээс манай компаниас яг энэ контентын зах зээл рүү илүү бас жоохон харж байгаа. Тэр дундаа тэмчүүднээс RE-г төрөн хэлсэн Германы номер 1 Германы брэнд гэхдээ дэлхийн номер 1 кино үйлдвэрлэлийн зураг авалт хийдэг тийм камер үйлдвэрлэгчтэй бас хамтарч ажиллаж байгаа. Монгол дахь түншээр нь ажиллаж байгаа. За энэ чүүднээс миний би өөрөө бас давхар Монголын зураглаачны нийгэмлэгийн ерөнхий найрамчийн даргаыг бас хийдэг. За тэр зүуднээс ерөнхийдөө зураглаачдыг бас жоохон сайжруулъя, төлөвшүүлъя, тэ илүү олон улсын зах зээл гаргахад нь туслан дэмжлэг үзүүлье гэдэг үднээс нөгөө талаасаа бас бид нар техник технологи талаасаа дэмжлэг тэ. Ер нь эцэг мэндэл манай монголчууд маань өөртөө манай зах зээл чинь өөрөө жижиг шүү дээ. Тэгэхээр энэ зах зээлээс л илүү ходыг сэтгэж, томоор сэтгэдэг байхын тулд одоо энэ контентын зах зээлийг сонирхож байгаа гэсэн үг. Smart Solution гэх компанийн хувьд бол GSS-ийн хувьд нэг ойролцоогоор 15 орчим хүнтэй. За групп компанийн хувьд нэг 50-60 орчим хүнтэй байгаа юм. За тэг яг төрний хэлснээр манайх төлөхөө яг ер нь бол нэг залуучууд төвтэй тийм үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Илүү шинэлэг, илүү одоо эрч хүчтэй байх одоо үднэс л ерөөдөө залуу боловсруучтай.
доктортой бид нар ажлын байрыг санал болгохыг хүсдэг. Доктортой цалин бид нар санал болгохыг хүсдэг. Тэгснээрээ тухайн ажилтан болон тухайн ажилтны ард байгаа гэр бүл илүү доктортой цалинтай, доктортой одоо үгдгээ санхүүгийн орлоготой байх хэрэгтэй гэсэн. Энэ маань бол манай компани бидний барьж байгаа манай цэцэрлэгтэй зөвлөлийн барьж байгаа хамгийн том одоо нийгмийн хариуцлага гэж бид нар бол боддгийн. За нөгөө нэг хамгийн бас нэг том нийгмийн хариуцлага гэвэл тухайн үйлдвэрлэгч үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань өөрөө байгальд ээлтэй байх хэрэгтэй. Тухайн үйлдвэрлэлийн процесс маань бас өөрөө байгальд ус баг хэрэглэдэг байх хэрэгтэй. Нүүрс усны хийг баг гаргадаг байх хэрэгтэй. Тэр бүтээгдэхүүн аюул сан эко байдлаар үйлдвэрлэгдээд эргүүлээ хэрэглэгч гэсэн эко байдлаар одоо тухайн зүйлийг тухайн хэрэглэгч эко байдал байна гэдэг маань өөрөө энэ дэлхий болон энэ нийгэмд үзүүлж байгаа хамгийн том одоо нийгмийн хариуцлага болов гэж бодож байна. Албан ёсны түншээр ажилладаг учраас тухайн одоо үйлдвэрлэгчээс гаргаж өгсөн сертификатууд төлөх байдаг. Яг энэ цорын гац одоо албан ёсны түнш шүү, энэ компани бол гэдгээ яг үйлдвэрээс шууд нийлүүлдэг шүү гэдгийг л одоо илтгэж байгаа. Энэ ийм сертификат байдаг учраас илүү хэрэглэгчид маань биднэрт итгэж найддаг те хэрэглэгчид маань биднийг одоо гэдгээ биднээс одоо худалдаа авалт хийхдээ илүү одоо таатай байдаг юм болоо. Аккумулятор гэдэг чинь одоо бидний одоо тэр гал юм байна. Тийм шүү тий. Одоо бидний машин аккумуляторууд бол зөвхөн энэ машин асаагаа зогсохгүй. Нөгөө энэ радио холбооны төхөөрөмжүүд хийж байна. байна. Нөгөө одоо бид чинь машинд явж байхдаа батарейнуудаа сэргийлдэг. Нөгөө гэр интернетийн төхөөрөмжүүд одоо батарей сэргийлнэ тэргээд энэ олон нэг цагтааны юмыг даахын тулд маш сайн аккумулятор хэрэгтэй. Тэгээд бид нар судалж хайж явсаар хагаад бас л нөгөө та яг энэ харилцаа үүсгэхээс өмнө Panasonic аккумуляторыг сонгож авсан байхгүй. Тэгээ хизээ нэгэн цагт одоо бид нар ингээд аккумулятор асахгүй ч юм уу төрж асаасан тийм тохиолдол байна та. Зөв ойлгох нь сайн одоо юу гэдгийг хэрэглэгч учраас бас шууд Panasonic гэж бодолт нь одоо толгонд нь орсон болоо зэржүүднээс ингээ хамтран ажиллах эхний шатанд тавигдсан болоо гэж бодож байгаа. Манай компанийн хувьд ер нь харж байгаагаар бол нэгдүгээрт яг энэ бол монголчуудын төлөө зориулагдсан төсөл. Гэхдээ бас ганцхан монголчууд гэлтгөө бас ерөнхийдөө дэлхийн нийтэд Монгол одоо угсаатай монгол хүмүүсийг сурталчлах те ерөнхийдөө тэдний зан үйл тэр дундаа нүүдэлчин соёлыг одоо сурталчлах ирээдүйд тийм зорилготой төсөл гэж бид нар харж байгаа юм. Тэр зүуднээсээ ерөнхийдөө өргөн цар хүрээтэйгээр одоо явагдаж байгаа төсөл байгаа гэж ойлгож байгаа. Сүүлд яг хүмүүс монголчууд маань өөрөө тэрэнд Улаанбаатарын бол одоо хөдөө орнотоор аялах нь бол илбэг болж байгаа. Гэхдээ аялдагч гэсэн яг тухайн одоо хүмүүсийн тэр соёл зан, ёс заншил те яг тэр зүйлийг бид нар мэдэх нь маш ховор байгаад байгаа. Жишээлбэл үүдээ хөвсгөлийн үнгээр цаатны тэр хүмүүсийн зөвхөн цаатан гэж бид нар мэдэх болохоос биш одоо тийм хүмүүс амьдардаг гэж мэдэх болохоос биш яг тэдний юу боддгийг тэд нар яг юу гэдгийг ямар хүмүүс тэнд амьдраад байдгийг. Гэтэ Монгол гэдэг ч гэсэн манайх чинь өөрсдөө дотроо үндэсний яснаар аюу олон одоо тийм хүмүүс байгаа учраас тэр зүйлийг дэлгэрэнгүйгээр бидэнд харуулж байгаа нь бол аюу том цар хүрээ. Эргүүлээ тэргээ бид нар ойлгохдоо үнэхээр бас бид нар Монгол угсаатан маань аюу том юм байна. Бид нар маань их том түүх соёлтой байна. Илүү том одоо заншил сайтай улс орн юм байна. Эргүүлээд олон улсад гэсэн бид нар ярихдаа бусад гадныханд ярихдаа ч гэсэн ийм арт хүмүүс шүү гэдгээ бас ойлгоход илүү бахархуу штэ тийм зүйлийг мэдээлэл одоо тэр боловсролыг л олгож байгаа гэж ойлгож байгаа юм гэдэг. Тэгэхээр бол энэ аюу том ач холбогдолтой гагцуу цаашдаа ерөөдөө тухайн манай улс орныг олон нийтэд олон улсад сурчлах аюу том одоо үүд халах юм болов гэж ойлгож байгаа. Хүн болгоны хүсэл өөрч хүрэх зорилго нь нэг байдаг. Хүрэх зорилго тэмүүлэн өн хөрөнгө бус хүн хүнээ гэсэн хүнлэг сайхан сэтгэл Монгол ах үе өвгдийн хууч яриа ямар агуу гэдгийг олж таниулахаар зоригт тэргүүтээ бидний цөөхөн монголчууд өсгийнхэн цаг нартай үргэлж цагийн байдлыг үл ажиран ажиллаж байна. Тэдний зорилго, тэдний тэмүүлэл
ирээдүй болсон хүүхэд залуучуудтай энэ Монголын түүхийг өвлүүлэн мэдээлээд Монгол улсынхаа үндсэн улам бүрт хүрч ажиллахаар хүлгийн жолоо заллаа. Гол нь одоо бид нэр ингээд дүрс зураглалтыг одоо бид нар одоо Холливуд кино стандартын түвшинд ядаж тийм өндөр түвшинд бичиж авч иж хойч үедээ үлдээх хэрэгтэй. Хойч үедээ юм үлдээж ингээд гар утасны камераар юм үлчээд тийм удаан наслахгүй шүү дээ. Тийм учраас өнөөдөр зэрэглэлийн тэр камераар бичихгүй бидэнд амж тэр зэрэглэлийн камерууд харамсалтай маш өндөр үнэтэй байдаг. Хамгийн хямдхандаа 30-40 сая. Тэгээд тэрээс дэше явдаг. Тэгээд бид нэр явж байгаад бас л нөгөө нэг өөр брендийн камерууд нэвтрээд одоо яах хийх одоо учраа болохгүй. Panasonic-таар очиод одоо ярилаа л да. Одоо ийм төсөл байгаа. Тэгээ энийг одоо та нар бидэнд нэг ядаж нэг жилийн хугацаанд 2 жилийн хугацаанд төлж тэр нөхцөл болцоогоор хангаж өгөөч. Бид нар бол яаж игээ болно. Гэхдээ бидний төсөлд одоо өнөөдөр цаг алдаж болохгүй. Ийм зүйл хэрэгтэй байна гэдэг. Учирсан дундуур яриад тастаад болдгоо. Энэ одоо яасан ачуу болсоо одоо дахиад ярих гэхээр дахиад тастаад болдгоо. Ер нь тасж байгаа нэг учир байна гэж сонсъё гэж сонссон чинь гэхдээ заргаа бид тараа төслийг мэднэ. Та нарыг дандаа ажигладаг. Бид нар танд энэ камерыг үнгүй өгөх гээд хамаа. Манай залуучууд бол үнэхээр ур чадвар сайтай. Энэ хийж байгаа ажилд дуртай хүүхдүүд байдаг. Тэр тусмаа тэр Evo1 гэдэг Panasonic-ийн одоо киноны одоо мэрэгжлийн түвшний маш өндөр үзүүлэлттэй тэр камераар авна гэдэг бол одоо нэр төрийн хэрэг мөрөөдлийн юм байсан. Тэгээ тэрийг одоо зориг авах одоо мөнгө олж авч чаддаг байгаа гэсэн эргэлзээ маш өндөртөө очисон чинь бүр үнд хөлбөргөө тийм одоо нийгмийн хариуцлагыг мэдэрч хэрэгжүүлж одоо бидний одоо гол зэвсгийг одоо тийм хүнд өндөр үнэтэй техникийг тийм өндөр түвшинд бичдэг тэр өндөр технологиг одоо бид нар дэмждэг тул бид нар үнэхээр баярлал ханддаг. Санаанд явж байгаа таны үзэсгэлэн гаргаж байгаа зарыг харсан байхгүй. За. Хичнээг нь бид нар сөөхүүлээ. Энэ өргөнүүд нь нутагт амьдсаж байгаа нэгнийхээ түүх соёл тэр хүмүүсийн амьдралын хэв маягийг ер нь сайн мэддэг юм байна. Тэгээд Panasonic энэ жил 100 жил нь болж байгаа. Энэ ойдоо тохиолдуулаад Panasonic EVA гэдэг 7.5K, 4K гэдэг бол 8K гэдэг 7.5K чанартайгаар дүрс видео дүрс авах боломжтой юм камер гаргасан юм байна. Энэ камерын дээж бол 2 камерыг одоо ингээд та бүхэнд өгөх боломж гарсан. Дээр нь түрүүлсэн Sennheiser. Sennheiser бол Германы яг энэ аудио технологиороо маш сайн бүтээгдэхүүн. Энэний чихвч бас дагалдуулсан бэлтгэх юм боломж гарч байгаа. Тэгээд энэ бүхэн зөвхөн тав дээрийн хооронд нэгэндээ бэлгэж байгаа билег биш. Энэ бол Монголын ард түмэндээ хойч үедээ өвлүүлж үлдээх тэр оюуны сайхан өвийг хатгалан үлдээх юм сайхан үйлсэд хандуулж байгаа юм даа. За ялаа. Заавал дээрээ наач. Хэдийгээр яг бид нар одоо тухайн нөгөө байгууллагууд ингээд дэмжээл ингээд хамтарч ажиллаж байгаа ч гэсэн нөгөө талаар бас танай байгууллагын маш их талархаж байгаа. Учир нь яг түрүүний хэлснээр тухайн одоо Монгол угсаатан гэдэг одоо үндэснийг одоо юу гэдгийг бусдад нэгдүгээр тэ дотоодын Монгол хүнд ингээд мэдүүлж ийн нөгөө талаас олоосод ингээд одоо таниулж ийн гэдэг маань өөрөө эргүүлээд бидний өнөөдөр ингээд гаргаад дэмжиж байгаа хамтарч ажиллахаас илүү том хөрөнгө оруулалт юм болов илүү том зорилго юм болов гэж харж байгаа. Тийм учраас танад одоо байгууллага танад төсөлч гэсэн үнэхээр их талархаж байна. Явж явах болгонд тэр камераар нь хамгийн тэр сайхныг авах юмсан. Хамгийн тийм одоо сэтгэл хөдлөсөн тэр акшиг алдчихгүй байх юмсан. Хизээний цагт магадгүй тэдэнд маань бас хэрэг болох байлгүй. Энэ мундаг камерыг тэр олон түмэнд мундгийг ойлгуулахт нь энэ мундаг камераар авахын одоо ач холбогдлыг ойлгуулахт нь тэдэнд маань хэрэг болж магадгүй гэдээ бид нар ч бас зүгээр нэг түүхчдгээ хайж байгаагаар бас тэднийг их бодож явдаг шүү гэдгийг бас баярлж явдаг шүү гэдгийг бас нэг энэ агшинд хэлье.